Сайн байцгаана залуус Cyberfight нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэнд хүргэж бэлэн болоод энэ тэгэхээр бид бүхэн маань гадаа биш, обст биш, гам центр биш, машин дотроос та бүхэнд үрж байна. Тэгэхээр гадаа үнэхээр сайхан байна, мөн амьдрал сайхан байна, амьдрах сайхан дуу та бүхэнд бас зориулж байна. За тэгэхээр Cyberfight нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг та бүхэндээ өргөхээ өмнө танилцуулга мэдээллийн маягаар та бүхэнд нэг зүйлийг хүргэе. Зарын чанартай. Энэ юу вэ гэхээр Монголын электроспортын холбоо, за Mountain Dew хамтран, за Dew 2-ыг Dew лигийн Sensation 2-ыг бас та бүхэндээ танилцуулж байгаа. Тэгэхээр Dew 2 дээр өнгөрсөн жил та бүхэн бас өнгөрсөн жилийн Dew бас санаж байгаа. 10 сая төгрөгийн боо шагналын сантай Dew тэмцээн энэ жилийн үед бас ихэд бэлэн болоод байгаа. За мөн үргэлжлүүлээд улсын аваргаас болж байгаа. Тэгэхээр та бүхэн маань энэ тэмцээнүүдэд бас маш идэвхтэй оролцоорой. Улсын аварга хаана болох гэхээр Дархан хотод болно. Энэнгүүрээ бас нэлээд өргөмөц одоо болж байгаагаар онцлогтой байгаа шүү. Тэгэхээр гамрууд маань бас бэлтгэлээ бацаагаарай. Тууд бас шагналын сан өндөр тэмцээнүүд бас Dew тэмцээн, Dew-гийн Dew-лиг бас болж байна, мөн улсын аваргууд бас болж байгаа шүү. Тийм учраас та бүхэн идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна. За тэгэхээр манай эхний булан маань болохоор одоо тоглоомын түүх танилцуулдаг байгаа. Энэ удаагийн түүх ямар түүх байх вэ гэдгийг хамтдаа сонирхцгаая. Дотагийн хамгийн анхны хувилбар 2003 онд Allies of Evil газрын үргэлжлэл мэт гарчээ. Тэгээ Frozen дээр гарсны дараа World Editor дээр өшөө илүү өргөн боломж гарсан ба харамсалтай нь Allies of Evil газар дээр ямар нэгэн нэмэлт хөгжүүлэлт хийгдээгүй хуучин хэврээ үлдсэн байна. Энэ байдлыг анзаарсан Steve уг газрыг хөгжүүлэн одоо бидний тоглож байгаа Dota-гийн эхний хувилбарыг гаргасан байна. Уг хувилбар нь 668 хувилбар хүртэл Dota All-Star нэртэй байжээ. Үүнээс хойш нэрийг нь энгийн болгон зөвхөн Dota гэж нэрлэж. Freak хэлэхдээ анх уг газрыг зохиож байхдаа одоогийнх шиг ийм өргөн дэлгэрсэн нэр хүндтэй тоглоом болно гэж ер төсөөлөөгүй байж. Freak тоглоомонд receive буюу зэвсэг эвлүүлэх номны системийг тусгаж өгсөн ба тоглоомонд багаараа тулдаж дийлэх хамгийн хүчрхэг зэрэг болох Рошоныг оруулсан байна. Peak Battle Signet-ийг Dota-гийн тоглогч нарыг цуглах газраар ашигладаг байжээ. Харамсалтай нь Dota-гийн аль биесны сайт байгаагүй ба ямар нэгэн форум эсвэл хүмүүсийн санал бодлыг хуваалцах боломж хомс байжээ. Тэгээ Dota All-Star Clan TDA Clan тэргүүлэгч уг тоглоомын талаар мэдээлэл тараах, шинэ хувилбарыг тоглоомчдод хүргэх, санд хүсэл цуглуулах сайт байгуулах санаачилсан ба уг кланы гишүүн Steve Pendragon Mescon анхны албан ёсны Dota All-Star Zig Comic 2004 оны 10 сарын 14-нд байгуулсан байна. Одоогоор уг газрыг хөгжүүлж байгаа шинэ зохиогч Ice Frog нь үргэлж тоглоомын баланс болон шинэ санаа гаргаж байгаа билээ. Харамсалтай нь тэрээр ямар нэгэн ярилцлага өгөхөөс байнга татгалздаг ба түүнийг мөнгө гэх ганц зүйл нь тоглоом эхлэхэд гардаг зураг дээр байрлсан имэйл юм. Үзэгчдээ та бүхэн сая тоглоомын түүхээс таалагдсан баг. Үргэлжлүүлээд бид бүхэн та бүхэн тоглоомын танилцуулгыг хүргэдэг байгаа. Тэгэхээр энэ удаагийн бас ямар тоглоом танилцуулах гэж байгааг бас хамтдаа сонирхъя. За мөн хөтөлтөө бас бид нар жолоо машин дотор хийж байгаа, жолоо бариад хийж байгаа нь ямар учиртай вэ гэхээр бас та бүхнээс жолооны дүрм та бүхнээс бүсээ сайн, хамгаалтын бүсээ сайн зүгээрэй гэж уриалмаар байна. Яагаад ингэж байна вэ гэхээр энэ бол нэгт танд хэрэгтэй, хоёр дэх юм бол бас торгуулах аюултай. Яагаад торгуулах аюултай вэ гэхээр саяхан нэг хууль шинээр батлагдж байгааг бас та бүхэн интернетд бас ерөнхийдөө харсан баг. Юу вэ гэхээр жолооны бүс зүүсэн хүн, за мөн эсрэг талдаа сууж байгаа хүн маань бүсээ зүгөөгөө тохиолдолд 9,000 төгрөг торгоно гэсэн бас хууль тогтоомж гарсан байсан. За мөн бие тавгүрсэн үедээ жолоо бариуд бас 9,000 төгрөгөөр торгуулна гэсэн байгаа. Тэгэхээр бас бие сайн бэлдчихэж жолоо бариараа гэж уриалж байна. За ингээд тоглоомын танилцуулгыг хамтдаа сонирхцгаая.
Симулятор төрлийн тоглоом тоглох дуртай залуустай Евротрак Симулятор 2 тоглоомыг танилцуулж байна. Энэхүү тоглоом нь Европын улс орнуудын хооронд дэлхийн алдартай том тээврийн машинаар янз бүрийн ачаа бараа зөөж тоглодог тоглоом юм. Зөвхөн ачаа бараа зогсохгүй өөрийн гэсэн ачаа тээврийн компани байгуулж болдог. Тоглоом эхлэхэд та тухайн компани том оврын тэргээр ачаа зөөх болно. Таны зөөж буй ачааны компани том жижиг мөн хэр их хол зандуулаас хамааран таны авах мөнгө X их болно. Түүнчлэн та зөөж буй ачаагаа гэмтээх тухайн заасан цагтаа чухал хоцрох тохиолдолд мөнгө хасагдаж алдагдаж орж эхэлдэг. Хэрэв та амжилттай сайн амживал өөрийн гэсэн том оврын тэрэгтэй болон ачаагаа зөөдөг. Ачаа зөөхөд зөвхөн машин барихгүй тухайн хотын замын хөдөлгөөний дүрм цаг агаар замдаа амрах гэх мэт. Хэрэв та нойргүй олон цагаар жолоо барьвал ядран нүд анилдан осолд оруулж болно. Зам халтргаатай байх. Заасан хурднаас хэтрүүлсэн тохиолдолд торгуул ногдуулна. Мөн дүнчлэн өөрийн машины суух суудлын байрлал, толны ойлтыг хүртэл та өөрөө тохируулан тоглож болно. Өөрийн машины гадаад байдал, өнгө төрх мотор гээд бүх зүйлийг шинжлэн өөрчилж болдгоороо онцлогтой.